Сайн байна уу? Намайг Болдбатар гэдэг. Та бүхэнд өнөөдөр Twitter ашиглан хэрхэн интернет маркетингийн талаар яриах ирсэн байна. За анх Twitter маань 2006 оны 7 сарын 15-нд Jack Dorsey-гийн санаачлахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үеэс эхлэн микроблогинг платформ буюу 100 тэмдэгтэд багтааж мэдээллийг хэрхэн хүлээж авах, цааш нь тарах боломжийг олгож эхэлсэн. Одоогийн байдлаар бол Twitter нь 350 сая гаруй хэрэглэгчтэй өөртөө нэгтгэж байгаа бөгөөд нийтдээ твит буюу 140 тэмдэгтэд багтаасан энэхүү текст хэлбэрээр 300 сая гаруй мэдээлэл бол одоогоор тарсан байдаг гэж судалгаанд бол байдаг. За одоогийн байдлаар бол Twitter нь өөрөө бүр интернетийн SMS буюу интернет мессеж гэсэн бүр нэр цолыг хүлээж авсан байдаг. За Twitter хамгийн гол хүмүүсийн ойлгох шаардлагатай зүйлс нь юу вэ гэхээр Twitter-ээр retweet буюу аль хүний бичсэн тэр 140 тэмдэгт багтаасан текстэд суурилсан тэр хүн мэдээллийг дахин одоо цааш нь тарах буюу одоо өөрийнхөө дагагчдад одоо хүргэх боломжийг олгодог. Twitter-ийн бас нэг ойлголт нь дагагчд буюу followers гэх ойлголт байдаг. Та өөрөө Twitter-т бүртгүүлэн хэрэглэж болсноор найз нөхдөд авах уу, компани аливаа одоо энэ бизнесийн шуумыг даах уу гэдэг сонголтоо хийгээд тухайн дагсан хэрэглэгчдийн мэдээллийг тухайн цаг мөчид нь real time-ыг байнгын одоо хүлээж авах боломжийг олгож байдаг. Мөн таны бичсэн мэдээлэл нь таныг дагаж байгаа Twitter данстай хэрэглэгчдэд бас тухайн цаг үед шууд бас хүрэх боломжийг олгодог. За Twitter-ийн хэрэглээг ерөнхийдөө хэрэглэлийн зүгээс аваад үзэхэд хоёр болж болдог. Нэг нь хувийн зорилгоор буюу нөгөөх нь бизнесийн зорилгоор ашиглаж болдог. Хувийн зорилгоор гэвэл та бүхэн өөрийн хүссэн мэдээллийг хүссэн суугаараа хамгийн түрүүнд хүлээх боломжийг олгож байдаг. Мөн өөрийн найз нөхдөдөө шууд харилцаа холбоо бий болгох SMS буюу тэр 100 нэмэгт багтаасан мессеж хэлбэрээр найз нөхдөдөө шууд харилцах боломжийг бий болгож байдаг. За бизнесийн хувьд аваад үзвэл Twitter нь одоогийн байдлаар бол маш олон одоо байгууллага албан байгууллага болон энэ олон нийтийн медиа сувгуудаар бол хэрэглэгддэг болсон байгаа. Жишээлбэл анх ТV буюу одоо энэ traditional media буюу уламжлалт медиа гэдэг ойлголт маань бол өргөл нэг чигтээ байдаг гэсэн бол одоогийн байдлаар бол илүү одоо олон нийтэд харилцах, хоёр талд харилцааг бий болгоход энэ твжийг илүү ашигладаг болсон байгаа. Жишээлбэл ямар нэгэн одоо зургтын ч юм мэдээлэл гарч байхад энэтэй одоо тухайн үед шууд харилцах боломжийг нь твжийн хаштаг хэмээх ойлголтоор ерөөдөө бас юм амьд бодтой харилцааг бий болох боломжийг олгож байдаг. Хаштаг гэдэг нь юу вэ гэхээр юм ерөөдөө монголоор бол одоо чагт тэмдэг гэж ярьдаг шүү дээ. Чагт тэмдэгтийг ашиглаад түүний араас Unicode-оор монгол, англи ямар ч хэлбэрээр хаштагтай тухайн үгийг оруулсан твитүүд нь эргээд хайлтын илэрч болон энэ харилцан ярианд бол ингээд эргээд бол одоо хайхад одоо шууд мэдээллийг харах боломжийг бий болгож байдаг. Ялангуяа сүүлийн үед бол энэ олонний танил буюу улс төрчид урлаг соёлын одууд бол ихээхэн Twitter-ийг өдөртөгт ашигладаг болсон байгаа. Жишээлбэл Lady Gaga ч гэдэг юм уу одоо энэ олонний танил эдгээр хүмүүс маань олон сая дагагчдыг Twitter-тэй бүрдүүлснээр одоо бидний уламжлалт медиагаар бол ямар нэгэн мэдээллийг хүргэхийн тулд заавал одоо хэвлэлийн баггуурал зарлах ч юм уу юм олонний хүчийг шаардсан зардал одоо шаардсан юм одоо хүнд нүсрийн үйл ажиллагааг ердөө Twitter-ийн 140 тэмдэгт багтаасан нэг мэдээлэл ашиглаад нэгэн зэрэг олон сая хүмүүст тухайн үеийн шууд хүрэх боломжтой болсон байдаг. Энэ нэргээд хэрэгчдийн хувьд өөрийнхөө тэр сонирхсон хүссэн мэдээлэлээ цаг тухайд нь шууд олж авах. Нөгөө талаас тэр мэдээллийг хүргэе гэсэн хүмүүс маань ч гэсэн эргээд тухайн мэдээллийг нь бас цаг алдалгүй хөрөн мөнгөний маш хэмнэлтэйгээр ердөө өөрийн тэр өнгөөрч сувгийг ашиглаад хүрэх боломжийг бол олгож байдаг. Жишээлбэл Барак Обамагийн хувьд аваад үзэхэд бол анх сонгуульд ивснээс хойш одоо ч гэсэн хэд твжийг бол маш идэвхтэйгээр ард олноос одоо иргэдээс мэдээллийг хүлээж авах санал бодлыг сос байдлаар ашиглаж байдаг. Жишээлбэл түрүүний яс хаштаг гэдэг ойлголтоор бол чагт ask Obama буюу Обамаас суцгаая гэдэг одоо энэ хөтөлбөрийг эхлүүлээд энэний дагуу эргээд бол одоо 110 мянган орчим тийм хүмүүсийн одоо мессеж Twitter дээр онлайн мессеж хүлээж авсан байдаг. Өөрөөр одоо уламжлалт медиаг ашиглаад иймэрхүү байдлаар бүхэл 110 мянган хүнээс судалгаа авах гэдэг бол маш том нүсэр маш хэцүү ажил байдаг. Үүний ердөө Twitter хэмээх нь олон нийтийн одоо микроблогинг платформ буюу хагас блог болсон платформыг ашиглаад маш богино хугацаанд тэгээд ямар ч зардалгүйгээр хийх боломжийг олгож байгаа юм. За мөн дээр нэмээд нэг кейсийг аваад үзэхэд бол Америкийн нэгэн түргэн олонний томоохон компани байдаг. Энэ дээр нэгэн хэрэглэгч маань бас нэлээд олон танилцсан маш олон дагагчтай. Тэгээд онгоцооноос жоохтой яасан бэ гэхээр тухайн үед ямар нэгэн одоо сонирхолтой юм хэмээр санагдаад тухайн тэр KFC ч юм уу тэр тухайн компани руу
твит хийсэн байгаа. Та бүхний хоолыг шууд энэ онгоцны буудлын дээр та нар яагаад байдгүй юм бэ те? Иймэрхүү байдлаар шууд санал тусалтай явуулсан байгаа. Тэгэхэд яасан бэ гэхээр тэрийг нөгөө маркетингийн нөхдүүд маань шууд тэрийг маш бодтойгоор хүлээж аваад энэ нэргээд бас өөрсдийн маркетингийн том боломж гэж болж харсан байгаа. Тэгэд яасан гэхээр онгоцны буудлын дээр суугаад тухайн компани эзэн өөрөө тухайн хүнийг хүлээж аваад бүр картн тэр одоо өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс бүр хүлээлгэж өгөөд ингээд зургийг аваад тавихад энэ нэргээд маш хэмжээний эерэг сэтгэлийн эерэг сөрөгтэй сэтгэлийг хүлээж аваад маш олон тарсан сонирхолтой бас маркетинг хэлбэр болж чадсан байгаа. Тэгээд энэ бүхнийг хийхэд бол ямар ч одоо бодиттой зардал бол ерөөсөй гараагүй. Ганцхан ашиглаж байгаа юм ерөөсөө 100 нэмэгт багтаад бичиж байгаа. Микроблог гэж нэрлэгдэж байгаа Twitter платформыг ашигласан байгаа. За дэвшлэлт медиа маркетинг буюу энэхүү хүрээний ойлголт нь бол олон нийтийн цахим хуудасуудын маркетинг бол маш хүчтэй байр суурь эзэлж байдаг. Яагаад заавал Twitter хэрэглэдэг гэхээр одоогийн бодлоор Twitter маань дэлхийд дээр нийт интернет хэрэглэгчдийн хандж байгаа сайтаас Alexa-гийн буюу одоо нийт хандлтаараа 9 дордог байгаа. Энэ дотор олон нийтийн цахим хуудсан дотор Facebook-ийн дараа орохоор маш том байр суурь эзэлж байдаг. Аливаа компани хүмүүсийн хувьд яагаад Twitter-ийг хэрэглэх хэрэгтэй байдаг вэ гэхээр одоо өөрсдийн бүтээгдэхүүн үйлчлэгийн талаарх мэдээллийг тухайн одоо компани үнэ хэрэглэгчтэй цаг алдалгүй хүргэх мөн эргээд тэр хүмүүсийн санал суулгах бүтээгдэхүүнээ сайжруулах гэх мэт юм эдгээр одоо хоёр талын харилцаа ямар ч зардалгүйгээр маш хурдан хугацаанд тэгээ бодиттой хийх боломжийг бүрдүүлж байдаг. Өмнө дээр нэмээд хэрэглэгчтэй бөөцөлөх буюу хэрэглэгчтэй урамшуулах гэх мэт энэ маш олон маркетингийн нөгөөчтэй алхмуудыг бол ямар ч зардал байхгүйгээр шууд хийх боломжийг олгож байдаг. За мэдээж сүүлийн энэхүү дэвшлэлт медиад хамаардаг энэхүү олон нийтийн цахим хуудасуудын ядлаар Twitter-ийг хэрэглэх боломж нь маш өргөн болсон байгаа. Жишээлбэл та бүхэн заавал компьютерийн урд суугаад Twitter-ийг уншаа суух хин нэг даах энэхүү ус ажлыг бол өөрийнхөө ердөө гар утсыг ашиглаад Twitter-ийн одоо өөрсдийн зүгээс харгасан өөрсдийн одоо аппликейшн би энэ дээр бол зөвлөж хэлэх та бүхэн Twitter-ийг хөөцсөйд болон Twitter өөрийнх нь Twitter аппликейшн байдаг. Энийг ашиглаад та хаа явсан газараа одоо өөрийн хүссэн мэдээлэл олж авах, мөн өөрийн сонирхсон одоо өшөлтөг одуудтайхаа мэдээллийг хүлээж авах. Мөн мэдээж өөрийн одоо өөрөө та хэрэг бизнес хүн бол нөгөө өөрийнхөө мэдээллийг олон түмэнд шууд хүргэх боломжийг бол хийж болж байгаамаа. Тэгээ Twitter зөвхөн текст байдлаар бас ойлгож болохгүй. Энэ дээр нэмэгдээд энэ дээр ялангуяа Twitter-т бол өөрийнхөө 100 тэмдэгттэй багтаагаад ерхий мэдээлэл тавиад энэ дээр нэмээд ямар нэгэн линк буюу гадагшаа нэмэлт мэдээллийг зааж өгсөн линктэй тавьсан тохиолдолд retweet буюу энэ цааш нь тарах энэ магадлал нь ер нь 50% илүү өсдөг байгаа. Тэгэхээр илүүтэй маркетинг талаас аваад үзвэл Twitter дамжин та бүхэн өөрсдийн вебсайт мөн цаашаа олон түмэнд хүргэсэн мэдээлэл, сонирхолтой мэдээллүүд байж болно. Эдгээрийг хүргэх бол маш хялбар амархан болсон байгаа. Тэр нь бол илүү хэрэгшид ойр бөгөөд бодиттой энэ сонирхолтой мэдээллүүдийг та хэрэг бэлдээд Twitter зөв суугаараа засчихад бол энэ эргээд маш олон хүний одоо маш олон хүнд хүрэх бол боломжийг бол нэмж өгсөн байна. За тэгээ ялангуяа одоо олон нийтийн одоо traditional media гэж яригддаг буюу олон нийтийн медиагаар дамжсан ТV, радио гэх мэт сувгууд маань нэгэнтээ одоо энэ Twitter-ийн одоо мэдээлэл тарах урдыг бол гүйцэж чадахгүй гэдэг үгээр биширсэн. Жишээлбэл аливаа нэг газар томоохон улсын нэрэлт гарлаа гэх энэ мэдээллийг ТV бол нэгдүгээр дамжуулж байгаа. Хамгийн түрүүнд жишээлбэл Twitter дээр жишээл нэг мэдээлэл гарлаа гэхэд үүний дараа дөрөж 4 цагийн дараа BBC-ийн мэдээлэлээр одоо цацагдж байгаа жишээтэй. Энэс та бүхэн Twitter бол мэдээллийн хурд одоо ямар өндөр байна гэдэг бол харж болох. Тэгэхээр та бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн мэдээллийг цаг тухайд нь хөрвүүлж авах. Мөн найз нөхдөдөө харилцан холбогдох. Мөн мэдээж хэрэглэгчтэйгээ хамгийн ойр байж энэ дэвшлэл медиагийн үр шимийг хамгийн сайн чамаа гэж үзвэл та бүхэн Twitter-тэй одоо нэг дээрээ за баярлалаа.